Та бүхний амар гэрээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном, хар уусал 3 дугаар хэсэг. За өмнөх 2 дугаар хэсэгт би энэ Андрю Тате гэсэн залуугийн үгийг иш татаад тэгээд энийг буддаатай ингээд холиод одоо буддагийн үгтэй харуулслаас ангижирсан хүний дотор Аз жаргал оргилдог жамтай гэд зогссон байна. За яагаад энэ таатайг одоо юу гэдгийг буддаатай холиод байна гэхээр хэлсэн үгэнд нь байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр таатай хин бэ гэхээр үнэхээр л таатай залуу байхгүй юу. Харуус таатай залуу байхгүй юу. Англи Америк гаралтай. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг улс орнуудыг ингээд эренбэлэх юм бол нэлээд дээгүр гаралтай. Одоо цагаачи үг юм уу үгүй юм мэдэхгүй байна л та. Зүгээр Англи Америк гаралтай хүн тийм үү. Тэгээд энэ хүн болохоор нэг өөрийгөө баян тансаг тий орд харшинд амьдэрдэг гой машин жолооддаг тэгээд бас нэг онгоцоор нисдэг энтер гэдгийг одоо юу гэдгийг харуулж үзүүлдэг тийм эрэгтэй хүн байгаа. Дээрэс нь одоо над шиг ингээд унцсан биш тийм үү. Би бялдардаа анхаардаг. Бас нэг тулаанч тий бүхэл одоо юу гэдгийг магадгүй эмэгтэй хүний хүсдэг бүхэл зан чанар байгаа ч юм шиг тийм үү. Би эмэгтэй хүн байсан бол одоо энэ таатай залуутай нэг шөнийг өнгөрөөгөөд харуулах юм байхгүй юу. Гэтэл чинь энэ эрэгтэй хүний хэлж байгаа үг нь нэг л таатай бус байгаад байгаа байхгүй юу. Хэрв эрчүүд зүгээр л хэсэг сумтай болоод тийм үү. Эсвэл төмсгтэй болоод тийм бөмбөгтэй болоод тийм эмэгтэйчүүдийн юу гэж бодож байгааг юу гэж хэлж байгааг үл тоомсорладаг байсан бол дэлхий нэг шөнийн дотор өөрчлөгдөнө гэж байгаа шиг тийм үү. Тэгэхээр энэ баян залуу ямар нэгэн байдлаар ийм ядуу үг хэлдэг байна. Ядуу үг. Энэ залуу ямар нэгэн байдлаар тэр эмэгтэй хүнд өгөх хүсэл алга. Эмэгтэй хүнтэй нэг явлаа гээд нэг хэсэг мөнгө өгсөндөө эрэгтэй хүн харуулах ёстой юу? Үгүй шүү дээ. Харуулахгүй. Тухайн үед нь өгөөл одоо юу гэдгийг болоо шүү дээ, тийм үү? Гэтэл чинь нэг ийм сонин одоо өгөх хүсэлгүй тийм эрэгтэйчүүд байдаг байна. Тэгээд тэр эрэгтэй хүн тэр өндөр дээд зиндаанд бас төрдөг байна. Өөрөөр юу гэсэн юм бэ гэхээр нэг баян айлд ингээд суусан чинь тэр баян айл нь чамайг нэг тийм зарц маягаар ашиглаад байгаа юм шиг. Тийм үү? Тэр баян айлын хүмүүс мөнгөтэй байдаг шалтгаан нь нэг тийм амарч чаддгүй амьдралын одоо юу гэдгийг гой сайхныг ч одоо юу гэдгийг мэдэрдэггүй өдөр болгон л ажилдаг ч юм нэг сонин тийм хачин одоо нэг хорглоо тоолсон гэмээр зантай учраас баян байдаг ч юм уу тийм. За цааш үргэлжлүүлье. За будда болон таатай тийм үү. Дээрх эрхмүүд будда ба таатай хоёр сайн заяанд төрөөд боломжтой байна гэдэг чинь сайхан штэ. Нэг охинтой танилцаад одоо юу гэдгийг тухтай уулзах газарч байхгүй бол тэр боломжгүй байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр энэ таатад ерөнхийдөө ямар нэгэн байдлаар боломж нь байдаг. Би бялдаранч байдаг ч гэдэг юм тийм. Баян тансаг орчинд охид бүсгүйчүүдтэй зугаацж, цэнгэж, завхаарч бусдыг ашиглаж явсандаа гэж байна. Будда ч гэсэн одоо юу гэдгийг эцгийнхаа байгуулсан орд харшинд баян тансаг орчинд тэр ихнэр аваад ингээд хүүхэд гаргаад одоо юу гэдгийг байсан шүү дээ тийм үү. За тэр зүйлдээ залхаад хүний одоо юу гэдгийг тариг толгой гэдэг чинь бас янз бүрийн юмнаас залхдаг ч юм уу тийм. Өөрийгөө эр хүн гэж харуулах гэж ядаж одоо бусад эрэгтэйчүүдийн дунд би бас эрэгтэй хүнштэй гэж харуулах гэх тийм үү. Ёс төртөө эрчүүдийн ярианд оролцож гэж байна. Ёс төртөө эр гэж хин юм бэ? Найз охиныхаа араар тавьдаггүй. Найз охиндоо үнэн ч гэдэг юм уу одоо нэг тийм тэнэгч юм шиг одоо юу гэдэг нэг тийм ёс төртөө залуу байдаг штэ тийм үү. Одоо сайхан одоо жинхэнэ эр хүн гэх юм ашин. Тийм эрчүүдийн ярианд оролцож тийм үү. Жинхэнэ эр хүн ийм тийм байдаг. Амьдралын бодит үнэн бол энэ. Гэх мэт хар хүнийг уруу татах шинжтэй. Shallow буюу шалиг нэг тийм тэнэмэл бодлоо ярьсаар байна. Өөрөөр хэлбэл тэр баян айлын хүүхч нэг их бас ухаантай байдаггүй. Эцэг нь ухаантай байж болох юм тийм үү? Өвөг дээдс нь ер нь ухаантай явсан байж болох юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэг тэнэг хүүхдтэй болчдөг ч юм.
одоо баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг тийм үү. За товчхонд ихэс дээдсийн хит эрхлүүлээд ялзруулчихсан. Энийг англиар spoiled, орсоор избалованы гэж ярьдаг тий. Хүүхэд дээшлэх биш, доошлох, сүрүүлэх шинжтэй юм ярьдаг байна. Тэр одоо үгдгийн техник технологи хөгжүүлээч гэдгийг юм уу? Энийг ингэж хийхэд ийм тийм бэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Зүгээр л шууд одоо харилцаа, нийгмийн асуудал руу анхаардаг. Тэгээд ингэж тэгэх хэрэгтэй байна. Бид нэр илүү их шоудах хэрэгтэй юм гэдэг юм. Тэгж ярьдаг ч юм тий. Бид нэр илүү баян тансыг амьдрах хэрэгтэй юм гэдэг юм. Тиймэрхүү юм. Эсвэл заримдаа нөгөө нэг эдийн засгийн өсөлт гэсэн юм ярьдаг. GDP ч гэдэг юм. Тэр нь одоо юу гэдгийг одоо их л утга учиргүй юм шиг байдаг. Одоо мөнгө олно гэсэн мэгэр тийм үү. За харуулслаас ангиж ирсэн биш. Буддагийн яриад байгаа харуулслаас ангиж ирсэн биш. Харин харуулсах сэтгэлтэй. Гэх юм бол харуулсах одоо боломжтой. Харуулслыг одоо мэдэрч чаддаг ч гэдэг юм тийм. Харуулсалтай бол тухайн хүний дотор аз жаргал оргилдог. Хэцүүлдэ аз жаргал сайн сайхны төлөө тэмцдэг гэж маргамаар байна. Тэгэхээр одоо юу гэдгийг өмнө нь амьдрал ингээд хэцүү байлаа шүү дээ. Коммунизм, социализм гээд одоо юу гэдгийг хүснээр амьдрч чадахгүй байсан. Тэрийг хин буруутай. Орсуудаас болоод ингэж хүснээр амьдрч чадахгүй байсан гэж ярьж болно. Гэтэл Орсууд нь болохоор хөгжил дэвшил гэсэн юмыг аваад ирсэн байдаг. Тийм үү? Одоо болохоор хятадуудаас болоод бид нэр ингэж хүснээр амьдрч чадахгүй байна ч гэдэг юм уу те. Өр зээлтэй байна ч гэдэг юм те. За хин нэг л буруутгах гээд байдаг. За мөн эрхэм та харуулсалгүй байж болно. Таны тарих толгой яаж одоо бүтчихсэн? Та яагаад харуулсалгүй тийм үү? Харин ард түмэн харуулсалтай гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр би нэг бичлэг үзүүлье. Энэ өмнөд Солонгос улс нэг тийм онцгүй гэсэн нэг тийм бичлэг байгаад байгаа байхгүй юу? За 9 минут 35 секундэнд Now, in 2012, the ex-dictator's daughter campaigned on a more business-friendly platform than her liberal opponent Moon. She was За нөгөө нэг Солонгос орныг одоогийн хөгжил дэвшилд хүргэсэн цэргийн дарангуулагчийн охин ерөнхийлөгч болж байна. Тэгээд нөгөө нэг ийм эдийн засгийн одоо юу гэдгийг чөлөөт байдал энэ төргээ димэрхүү юм сайхан юм амлаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гай focusing on reform rather than punishment. Her stance was that Chaebol might be unruly, but with the right reforms, they could play fair. But then Seabol happened. This incident was much bigger than run-of-the-mill embezzlement or tax evasion. Faced with a furious and traumatized public, Park vows to bring the accountable people to justice. За тэгсэн чинь ингээд гинтийн гай тохиож байгаа хгүй. Seawall гээд усан онгоц живчихсэн. Тэгээд тэр Seawall гээд усан онгоцсонд нь олон хүүхдүүд одоо живэд нас барчихсан. Энэ Солонгос орн болохоор хүн амын өсөлтөө одоо тиймэрхүү юмд ингээд анхаардаг. Тэгээд тэрийг одоо юу гэдгийг улс орны төрийн бодлого болгоцсон тийм улс байхгүй. Гэтэл чинь хүүхдүүд ингээд эндчиж байгаа байхгүй юу. Тэнгуут ард түмэн одоо юу гэдгийг харуусаад хилэгнээд байгаа байхгүй юу. Тэнгуут ерөнхийлөгч одоо юу гэдгийг тэр нулимсаа гоожуулаад тийм үү. Би одоо энэ шудраг ёсыг тогтооход бэлэн байна энэ гэсэн юм амлаж байгаа юм. Тэгэд мэдээж эрх мэдэл нь байгаа бол тэр усан онгоцыг одоо юу гэдгийг далаад гарахт нь зөвшөөрсөн байцаагч, усан онгоцны ажилтан, усан онгоцныг одоо юу гэдгийг захирж байгаа компаниуд бүгднгийнхийг нь одоо юу гэдгийг ажлаас нь халаад, хөрөнгийг хураагаад тэгээд нөгөө нэг хохирсон ард түмэнд мөнгөний өгч болох байсан. Гэтэл тиймэрхүү юм хийгээгүй. Яагаад вэ гэхээр ирээдүйд би улс төрч байна. Тийм одоо юу гэдгийг хүнд гараар одоо юу гэдгийг шийдвэр гаргах юм бол би дараа нь өөрөө харуулчих юм болов уу гэж бодно. Тийм үү? Тэгэхээр энэ одоо юу гэдгийг хөрөнгөтэй мөнгөтэй одоо юу гэдгийг хүчрхэг хүмүүсийн эсрэг хөдлөөд яах юм. Тэгээд одоо юу гэдгийг зарим нэгэн одоо юу гэдгийг хүмүүсийг тэгж хаалж одоо юу гэдгийг ширүүн одоо юу гэдгийг арга хэмжээ авах хэрэггүй гэж бодсон юм шиг байгаа юм. In the months after the Seawall tragedy, candlelight vigils turned into weekly protests, calling for truth and accountability for the government's involvement in the disaster. Frustration grows and people start demanding for Park to be impeached.
The government cracks down hard in response. Police use water cannons and pepper spray on thousands of protesters. Authorities illegally collect intelligence on mourning families in order to suppress anti-government protests. But anger За юу гэж ярьж байгаа нөхөр нөгөө нэг 7 хоног бүр хүмүүс жагсаад тэр харуулслаа илэрхийлээд одоо төр засаг одоо юу гэдгийг энэ асуудлыг шийдэж өгсөнгүй, хангалттай шийдэж өгсөнгүй. Ерөнхийлөгч тэр парк гэнэ тийм шийдвэр гаргаж чадахгүй бол суудлаасаа гараач ээ. Суудлаасаа одоо гэдэг буугаач ээ гэж шаардж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд энэ улс төрч одоо өөрийгөө золиослж байгаа юм уу цаашийн тиймэрхүү юм болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо юу гэдгийг тэр өөрийг нь одоо юу гэдгийг эрх мэдэлд суулгасан баян хүмүүстэйгээ сайхан харьцаатай үлдээд ард түмэн бол хамаагүй гээд тэгээд одоо суудлаасаа бууж байгаа байхгүй юу. Гэтэл тэгэхээр чинь одоо юу гэдгийг энэ ард түмний харуулсал гэдэг юм чинь одоо юу гэдгийг нилээд хүчтэй байдаг юм шүү гэх гээд байгаа юм. За мэдээж ямар нэгэн харуулсалгүй улс үндэстэн байж магадгүй хгүй тэр тухайн хүний сэтгхүүгээс нь шалтгаалаад. Жишээ нь одоо энэ Орос Украины дайнд сая эрэгтэй хүн үхчээд. Хинч харуулсаад байгаа юм байхгүй. Сая эрэгтэй хүн үхсэн гэж байгаа байхгүй юу? Дандаа залуу хүмүүс, дандаа нэг 20 хэдтэй хүмүүс байгаа байхгүй юу? Гэтэл чинь би ялах ёстой. Манай улс ялах ёстой. Гээл зүтгээд байгаа. Тэгэхээр чин одоо нэг Буддагийн хэлснээр харуулслаас ангиж ирсэн тэр улс орны дотор Аз жаргал оргилдгийн байж л дээ. Тийм үү. За 3 цэг тавьсан байна. Жохон өөр юмны талаар ярих гэж байгаа юм. Тэгээ The Kidnap, Wizard and Warriors гэсэн зураг тавьсан байна. Тэгээд тэр хоёр одоо юу гэдгийг тосхны гимээр залуу тэр зургийг харж байна. Тэгээд тийм цаана нэг эмэгтэй зогсож байна. Тийм үү. Тэгэхээр тэр эмэгтэй одоо юу бодож юу хүсэж байгааг одоо юу гэдгийг ирчүүд нь тоохгүй байвал илүү сайхан гэсэн маягаар тэр дээд зиндааны залуучууд ярьж байгаа байхгүй буддаа таатай залуучууд тийм үү. За зураг зарим барууны домогт үлгэрт тийм үү шидтэн ба дайчин түүний нөхдүүд гүнжийн эрх мэдлийн төлөө дайтна. Халдан дотор эрх мэдлийн төлөө дайтна гэж байгаа. За тэр гүнж болохоор тэр одоо юу гэдэг шидтэн дайчин хоёрын ирээдүй юм шиг эсвэл эрх мэдлэн юм шиг байхгүй юу. Тэгэл хоорондоо одоо гэдэг тэр хүүхнийг булаацалтаал дайтдаг. Яг нэг шудраг осны төлөө яваад байгаа ч юм биш юм шиг тийм үү. За энэ хорвоо дээр дайчин шидтнээс гадна ажилчин гэсэн эр хүмүүс би одоо коммунизм социализмын юм яриаггүй шүү. Дайчин байдаг, шидтэн байдаг, бас ажилчин анги гэж байдаг. За хийж бүтээх, барьж босгох гэж ирсэн мэт. Одоо нэг жоох хүүхэд байла, нөгөө легогоор тоглоод янз бүрийн юм босгоол, чулуу мулуугаар гэр барайл ингээл үгдий амьдрал харагдан хөөрхөн байдаг штэ тийм үү. Тийм инхчингийн шинжтэй ирчүүд хөдөлмөрчд болдог. Тийм эр хүмүүс байдаг. Хүндийг өргөж хамгийг амжуулж хар ажлыг гүйцэтгэдэг. За ажилчдын хийж бүтээсэн дээр туйлж байдаг улс төрчид бурхан шашны хүмүүс над чиг одоо бичээч зохиолчд дуучин зугаа цэнгэлийн хүмүүсийг шидтэн гэж хэлж болно. Одоо нэг тийм шидийн аргаар л одоо юу гэдгийг өөрийгөө ингээд аваад тижигэд яваад байгаа байхгүй юу? Тийм үү? За дайчид бол нэгэн төрөл маниак байж ижил дайчин байдаг. Тэр нь мисчин орчин үеийн нийгмийн идэвхтэнгүүд нэг тэмцэж яваа хүн тийм үү? Спорт хүчний хүмүүс юм а. Биеийн тэр булчин илүү чухал байдаг ч юм тий. Тарих толгоогоор юм олж идэхэд хэцүү байж тээ. За хорвоогийн улс орны нийгмийн бас хамаг амьтны тусын тулд мацдаг. Мацаг барьж маш дээш мацаж яваа хүмүүс. Тэр тэмцлийнх нь нэг хэлбэр нь одоо мацаг барих ч гэдэг юм уу тий. Энэ ширүүн хэлбэр гэдэг ч үлүүдийн тиймэрхүү юм. За зарим нэг булчингийнхаа маасыг идчихэж байгаа шүү дээ. Тийм үү мацаг барьж байгаа шүү. Зарим дайчин нь ямар ч ажил хийлгүй насаараа л тэмцэнэ. За
Насаараа тэмцсэн хүн юу байд юм гэхээр чинь жишээ нь манай өмнөд хөршийн ший дарга, манай хойд хөршийн Путин хоёулаа л насаараа одоо дайчин тэмцэж яваа хүмүүс. Тэдгэр хүмүүс цэргийн академид сурж дарга цэргийн суурьнд шууд сууж хаждаг тийм. Тэгэхээр татвар хүний төлсөн татвараар л одоо ингээл амьдрал тэмцэл дарга нь байгаа л сайхан явж идэг дайчин гэсэн хүн байдаг тийм үү. За дайчин нийгмийн дайсан болмол дээрэмчин болно. Бас нэг тийм зарим дайчнаас нэг дээрэмчний шинжтэй ерөнхийдөө нэг танхаа этгээд л баггүй юу. За ирчүүд дан ганц дайчин ажилчин биш бага зэрэг шидтэн холимог байж болно. Тэгэхээр нэг тийм одоо миний хар хүн номын зорилго нь тэр бага зэрэг шидтэн байгаа ч бага зэрэг сүнслэг байгаа ч бага зэрэг одоо юу гэдгийг шашны тухай мэдлэгтэй байгаа ч чи дан дайчин ажилчин явах нь ямар утгатай юм бэ ч гэдэг юм. Энэ холимогч байж болно шүү дээ тийм үү. Одоо оюунлаг хүмүүн гэж. За буддаа шиг шидтэн дайчин дээд гаралтай эр хүн одоо энтхэгийн дээд кастын хүн шүү дээ. Дээшлэх боломжгүй тул доошлох санаа гаргаж тэр дээр байр сууриасаа бүр доошо явах гээд байна тийм үү. Ажилчин эр хүний амьдрах урам зоригийг мохоосон амьдралд хорон муугар нөлөөлөх үг номлол зохиож байгаа нь хорон үйл юм а. Тэгэхээр нэг доошлох гэсэн санаанууд нь хорон үйл гэх гээд байна. За. Эдгээр шалиг бөгөөд харгас эрхмүүдийн хилж байгааг дагаж төрүүлсэн ихийнхээ сонгосон хань ижлийнхээ охиныхоо үгийг тэдний амьдралын хүсэл хэрэгцээг аюулгүй байдалд эрүүл мэндийг үл тоомсорлоод ямар ч зэмлэл харуулсалд авталгүй чөлөөтэй амьдарч болдог бол яасан сайхан яасан их тэнэглэл вэ гэж. За эр хүний жаргал эзгүй хээр гэсэн тийм утгагүй монгол хэлц байдаг. Их утгатай юм шиг, их утгагүй юм шиг, их тэнэглэл юм шиг тийм хэлц байдаг. Хамгийн юм орхиод л одоо хөдөө хээр явуул их л аз жаргалтай юм тийм. За эрхэм дээд зиндаанд төрөөд элдв мэдлэг боловсралтай болсон эрхэм бичээч ном зохиолын шидтэнгүүд хаалдан дотор класс страгл буюу ангийн тэнцлээ мартаад тэр дээд зиндааны хүн тэр би энэ дээд ангиллын хүн дээд кастын хүн гэдгийг ерөнхийдөө мартадаггүй байхгүй. Тэгээд тэр одоо өөрийн бодлогоогоор ч гэдэг юм уу тэр ангийн тэнцэл гэсэн юм гаргадаг. Яагад гэвэл тэр доор байгаа эрэгтэй хүн байр суурийг эзэлчих гээд байгаа ч юм уу тиймэрхүү юм байгаад байдаг. За доороо байгаа ажилчин хүний тусын тулд зүтгэх нь сайн үйл юм а. За өөрийгөө золиослол гэсэн маягтай л өгүүлбэр байхгүй юу? За Японы их бичээж хүний бичсэн жишээ. За энэ жишээн дээрээс юм ойлгож болно. Жинхэнэ эр хүнд гэж байна. Яагаад энэ бичээж хүн жинхэнэ эр хүнд гэж бичиж байна вэ? Энэ болохоор хаалдан дотор өөрийгөө л ярьж байгаа байхгүй юу? Миний хувьд гэж байна. Таван таашаал бий. Эдгээрт эд хөрөнгө нийгмийн зэрэг дэв багтахгүй гэж. Бид нар одоо энэ харуулсал гэсэн энэ хэсгийг одоо тэр нийгмийн зэрэг дэв буюу статус те эд хөрөнгө буюу тэр нэг сакс болоод ар гэр гэсэн юмны талаар ярьж байгаа хгүй. Энэ харуулслын охин тэнгэрүүдийн одоо бэлэг тэмдэг тийм үү. Тэдгээр зүйл нь одоо эр хүний таашаалт багтахгүй гэж штэ мөнгө гэдэг тэр чин таашаал биш. Нийгмийн зэрэг дэв гэдэг чин таашаал биш шүү дээ гэсэн мэгээр ярьж байна. Яагаад гэвэл энэ хүн эрхэм дээд суурьнд төрсөн байна. Одоо юу гэдэг өөрөө энэ ямар айл төрхөө хүн сонгохгүй шүү дээ тийм үү. Тэгэхээр би самурай хүү учраас надад энэ зүгээр л хүрээд ирсэн юм аа л гэсэн маягаар хэлж байгаа байхгүй юу. За ар гэрийн хүмүүс ажил анхилтай. Ёс зүй шулуун шударгыг эрхэмлдэг, гэр бүлээ хагарган бутлах, элдв хэрэг хэрүүл тэнцлээс ангид бол нэгдүгээр таашаал. Өөрөөр хэлбэл хэрүүлийн бузраас ангид бол нэгдүгээр таашаал гэж ярьж байна л да. За хоёрт нь авсан өгсөнтэй үлзийтэй байж энэ гахалтай байна тийм үү. Авсан өгсөнд үлзийтэй гэж бид нар бас ярьдаг байхгүй юу.
Өөрийн таавар би одоо үлзийтэй гэж сайн гэсэн үгийг нь үлзийтэй гэд орчуулчихсан. Өөрийн таваар шудраг хөдөлмөрлөж ажилдаг. Эхнэр хүүхдийнхээ өмнө дотроо ичих зүйлгүй. Айх айдасгүй нийгмийн өмнө санаа зовх зүйлгүй бол хоёрдугаар таашаал. Тэр эхнэр хүүхдийн өмнө дотроо ичих зүйлгүй гэдэг нь юу гэхээр аав яагаад гадуур хоноод идэм бэ ч гэдэг юм хүүхдэнд тэгж асууж ивэл болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Аав чи яадаг өөр хүүхэнтэй яваад идэг ч гэдэг юм. Тийм балаа юм байж бас болохгүй. Яагаад бид нар одоо гэдэг нь олон ихнэр ахаа болцсон бэ гэсэн тийм асуудал бас байдаг. Тэр талаар ярмаар ч юм шиг. За, зүрх сэтгэлийн гүнд замаа мэддэг. Зааж байгаа. За, зүрх сэтгэлийн гүнд замаа мэддэг. Хуучны мэрэгдээс суралцахыг хүсдэг. Зориг тавьдаг. Зовлонтой жаргалтай ямар ч нөхцөл байдалд хүлээсэн үүрэгтэй сэтгэл дүүрэн бол 3 дугаар таашаал. За, энэ зовлонтой жаргалтай ямар ч нөхцөл байдалд хүлээсэн үүрэгтэй сэтгэл дүүрэн бол 3 дугаар таашаал гэдэг нь болохоор харуусал байхгүй бол ерөнхийдөө та одоо юу гэдгийг эр хүн байна гэсэн маягаар л ярьж байгаа хгүй. За, шинжлэх ухаанч сэтгэлгээг барууныхан нээсэн үеэс хойш төрсөн бөгөөд хуучны мэрэгдийн мэддэггүй байсан үнэн зарчмуудыг мэддэг бол 4-р таашаал. Та энэ одоо юу гэдгийг техник технологи хөгжсөн орчин үед амьдарч байгаа бол та азтай хүн байна. Та одоо энэ орчноос таашаалыг авах боломжтой байна гэсэн утгаар. За, хамгийн сүүлийнх нь Аз хүний ёс суртахууныг эрхэмлэн дагдаг гинэ. Аз хүний ёс суртахуун гэхээр юу гэдгийг нэг юм хүний нүд рүү харахгүй ч гэдэг юм жоохон даруухан зантай байдаг ч гэдэг юм нэг тиймэрхүү юм байх. Гэтэл чи монголчууд одоо юу гэдэг Европ сэтгэлгээтэй жоохон нэг тийм бүдүүлэг яриад ч гэдэг юм тэгж хэлж болно. Гэхдээ монгол хүн байна да. Монгол хүн хизээч тэр дээр таатай шиг үг хэлэх ёсгүй байхгүй юу? Одоо нэг эмэгтэй хүний хэлсэн ярьсныг одоо үүлээ хошоодаг бол та одоо жинхэнэ эр хүн юм а ч гэдэг юм. Тийм юм монгол хүн ярьдаггүй байхгүй юу? Яг тэгвэл Монголын одоо юу гэдгийг энэ монгол хүн Аз мөртлөө одоо юу нэг айхтар эрхийн одоо эцгийн эрхт ёстой бас биш байхгүй юу? Тий. Тэгэхээр ямар ч эрхтэй хүн одоо юу гэдэг Монголд одоо тийм үг хэлээд одоо юу гэдгийг ичихгүй байна гэж байхгүй. Үнэхээр ичин одоо юу гэдгийг яаж охид бүсгүүчүүдийнхаа өөдөөс тийм юм яриад зүгээр ингээд бэж болдгийг ямар лаларна вэ ч гэдэг юм тий. За, барууны шинжлэх ухаанч аргачлалыг амьдралдаа ашигладаг. Амьдралын сүнслэг болон материалын аль аль талыг марталгүй байж бодит ба хийсвэрийг хамттан авч явахдаа нийгэмд хувь нэмэр оруулж улс үндэстэндээ зүтгэдэг бол 5 дугаар таашаал. Сакума Шозан 1811-с 1864. За, энэ миний бичээд байгаа хар хүн номны гол одоо юу гэдгийг одоо хүсэл бол энэ амьдралын сүнслэг болон материалын аль аль талыг марталгүй байж бурхан байхгүй гэл нэг тиймэрхүү юм яриад байгаа чинь Христийн шашных. Христийн шашин чинь одоо юу гэдэг хүмүүсээ зоосоор хагаад бурхан байхгүй болтон зоосон байдаг ч гэдэг юм тий. Бодит ба хийсвэрийг хамттан авч явахдаа нийгэмд хувь нэмэр оруулж улс үндэстэндээ зүтгэдэг болгож байгаа. Энэ үнэхээр одоо юу гэдгийг яагаад Япон хүн юм ухаантай байдığım бэ? Яагаад манай монголчууд зүгээр эр хүний аз жаргал бол эзгүй хэрэгэд би зүгээр л хэлчихдэг юм бэ тийм үү? Тэгэхээр энд оюун санааны одоо гэдгийг IQ-ний одоо ялгаа энд харагдаад байгаа байхгүй. За, өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаар тавьсанд баярлалаа.